Тэгээд машин мөргөлтөр амар байдаг тийм. Энэ ноёл юм уу? Живс юм төсөд явна мөн. Йоо. Хөвддөж байж байна. Өнөөдөр 2 дахь өнөдөр байж байна. Одоо 2 орсон үлээ хийж байна. Тэгээд гадаа бол цас орж байна. Oh, it's not hard to see why I was feeling that. You saw right through it all. Oh, I could not fake it, no matter how I tried. Ooh, you cured my aching heart. When you came around, I saw a million signs. I must be over it by now. There's a reason why. Oh, I think I might be over my troubles. Yeah, they've been there for so long now. Ooh, 'cause suddenly I think of tomorrow. Yeah, since you came around. Ooh, I feel like the only one who found out the reason why. Oh, I was just lonely. But since you came around, all I see is tomorrow. За махан дээр буцаад ирлээ. Тэгээд одоо Бүхэнгийн бас тэгээд ургамлыг зөвлөх гээд хүлээгээд байж юм. Тэгээд жоохон байж байгаад явнаа. Өнгөрсөн жилийн бодлошоор өөр бодол болсон. Тэгтээ габар өмнө бууж ирсэн юм шиг байна. За нэг тийм хөл юм да. Hans. За одоо хөсгөл рүү хөдөлж байна. Ургамлын дээж, Бүхэнгийн бас тэгээд шувууны дээжнүүдээ авцсан. Одоо засны дээж авахгүй явж байна.
Сандаа авч байна. За турбай. Энэ хэрэг судалгаагаар ерөөсөө явахдаа албаар сахлаахгүй гэж шийдээд тэг сахлаа зургуул зүсийг шийдээд сахалтайгаа явж байгаа. Тэрнээс нүр гаргахгүй явж байгаа юм бол биш шүү. Өдөр бол хандаар нүсээ төрөх гэж байгаа. Орой зэн нүрээ угааж байгаа, тусаа төрөх гэж байгаа. Зүгээр л сахлал үлдээ гэдэг байгаа. Гэтэ хотод очиж барах хурдан сахлаламаар биш. Миний хувьд л жоохон өнгө дарддаг юм шиг санагдлаа. За сахалж явах. Сибирикийг олчвол сайхан л. Тийм хөл явж байна да. За дөрвөө. Next. UB Jungle. За гэртээ ирлээ. Yeah. За яг 6 сарын 10-ны орой 9 цагт гэртээ ирж байна. За тэгээд ер нь амжилттай яваад өдөрлөө. Одоо ээж бас ирж байгаа. Ер нь бид хоёр яг зэрэг явал бараг зэрэг ирж таарлаа да. За одоо нэг цаг устаас нь орё гэж бодож байна. За түр бай. За сахлаа авсан. Бидний сахалтай байсан чи таталтаа айгуу юм. Гэтэ буцаад хуссан ч бас амар югс нэгдэв байна. Өөр юм шиг харагдаж байна. Гэтэ удахгүй тасчих байхаа.